Үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Гэрэл нэвтрүүлгийн шин дугаар эхлэж байна. Үдэш болгон үзэгчтэйнд бид нар цоошин сэдвээр, цоошин бас зочдтой уулзуулдаг нэвтрүүлэгтэй хамтаагаарай. За тэгээд өнөөдөр бас бидний студид бидний урилгыг хүлээж аваад зочлсон танд маш их баярлалаа. Танд ч бас баярлалаа урьсан явданд. Тэгээ мэдээж бас үзэгчдтэй өөрөөс нь танилцуулах хэрэгтэй баг. Тэгээд та хаана төрсөн бэ? Одоо яг юу хийдэг вэ? Yes, I'm originally from Korea, South Korea. За би өөрөө болохоор Солонгос улсаас ирсэн гаралтай хүн. And so I grew up there and at some point I went to Germany to study. За тэгээд ерөнхийдөө би Солонгос улсдаа өсөж төрнөөд харин дараа нь Германд сургуульд орох болохоор Германд сургуульд орохоор явсан. So original plan was to study there, like it's family tradition that we study abroad and come back. За ерөнхийдөө солонгосчууд бол гадаадад явж сурах их дуртай. Тэгээд ерөнхийдөө бол гадаадад очиж сургуулаа төгсөөд эргэж ирээд ажиллана л гэсэн төлөвлөгөөтэй байсан. But my stay in Germany got longer and longer and I, just stayed there somehow. Тэгэхдээ Германд очсон чи яг очиод болохоор маш удаан санснаас илүү удаан хугацаагаар байсаар агаад сургуулаа төгссөн ч гэсэн олон жил тэнд амьдарсан. Yeah, and when I was studying I met Jesus in a brand new level. За тэгээд тэр хугацаанд болохоор би өмнөхөр Есүст итгэх амьдрал маань бол арай өөр түвшинд гарсан гэж хэлж болно. Би Есүстэй шинээр уулзах шиг болсон. So I was involved more and more in church things and became missionary. За тэгээд тэр үедээ болохоор би ерөнхийдөө сүмийнхээ амьдралд улам илүү их гүнзгий ороод те илгээлтийн ажиллаар явах болсон. Then I met my husband who was also pastor and minister. За тэгээд илгээлтэнд үйлчлээд явж байхдаа өөрийнхөө ирээдүйн нөхөр хань ажилтайгаа танилцсан. Нөхөр маань өөр бас пастор үйлчлдэг хүн байсан. Yeah, and since about 8 years I'm living in London, UK. За тэгээд 8 жилийн хугацаанаас өмнө болохоор Лондон хотод амьдрах болсон. Studied there again and За тэгээд Лондон хотод байхдаа дахиад сургууль сурсан байгаа. Yeah, and since about 3 years I'm traveling around the world to preach the gospel. Ерөнхийдөө бол 3 жилийн өмнөх хугацаанаас хойш болохоор Есүсийн тухай сайн мэдээг ярьж тэ дэлхийн олон улс орнуудаар аялдах болсон. That's really fun and today I'm here. Бас өнөөдөр Монгол улсад ирчээд байна. Монголд хэдэн удаа зочилж байна? Өмнө ирж How many times have you been in Mongolia? It's my second time last year. Монгол улсад ирээд 2 дахь удаа болж байна. Өнгөрсөн жил анхны удаа ирсэн. Энэ олон улс орноос яагаад Монголоос сонгоод тэр дундаа 2 дахь удаага ирсэн? Many countries of the world, why have you chosen to come to Mongolia and chosen to come a second time? Oh, the interesting thing is my father is a researcher for culture. За хамгийн сонирхолтой зүйл нь юу вэ гэхээр манай аав минь болохоор соёлыг судалдаг олон улсын соёл судлаач. In the 80s when I was a little child, he was here twice. 1980-ад оны үед болохоор би өөрөө жоохон байсан. Тэр үед болохоор аав минь Монгол улсад 2 удаа айлчилсан. So he's a professor and he was researching about Mongolian culture. За тэгээд аав минь болохоор их сургуулийн профессор хүн. Тэгээд Монгол улсын түүх соёлыг судалж ирж байсан. So he has even met the president. За тэгээд аав маань болохоор Монгол улсын ерөнхийлөгчтэй тухай бас уулзсан And he байсан. has written a book about Mongolian culture as well. За тэгээд Монгол улсын ерөнхийдөө соёл түүхийн тухай номыг солонгос хэл дээр бичиж гаргасан хүн So байна. he was talking about Mongolian and I was like, oh, really? Very interesting. За тэгээд аав маань болохоор байнга Монголын тухай ярьдаг учраас би өөрөө үнэхээр багасаа сонирхож эхэлсэн. Then last year Pastor Walter asked me, oh, why don't you come to Mongolia? So I said, yes. За тэгээд өнгөрсөн жил болохоор бидний Германы пастор Вальтер Монголд ирүүл яасан бэ гэж уураад миний хувьд бол дуртай хүлээн авсан энэ урилгыг. I feel really good and comfortable here because I think Mongolians are very similar. They look very similar to Korean. Тэгээд Монголд ирсэн чинь надад бол их таатай байгаа. Ягаад гэвэл монголчуудын хатлаа солонгосчуудаа нэг адилхан санагддаг. So I'm happy. Би бол ер нь Монголд байхад үнэхээр сэтгэл хангалуун маш их баяртай байна. Монголд 2 дахь ирж ингээд гэсэн монголчуудыг ер нь ажиглахад өөрийн одоо сэтгэгдэл бусад орны хүмүүсээс юугаар онцлог юм шиг хамгийн их. What is the biggest trait of Mongolians would you That say? is a very good question. I За think маш сайн асуулт асуусан шүү. I was very impressed by Mongolian spirit. Монголчуудын тэр сүнсийг тэ хараад үнэхээр надад гүн сэтгэл төрж исэн. Because normally when you go to Asian countries, they are very
They're very mild and they're quiet, you know. Ерөнхийдөө бол Азийн олон орнуудаар аялж байхад Аз хүмүүс бол нэлээд дүлгөөн, намуухан тийм байдаг. Especially those women, for example, in Korea, they talk in a certain way, they act in a certain way, they're quiet. За ялангуяа солонгос эмэгтэйчүүдийг болохоор өөрийнхөө биеийг яаж авч явах вэ? Эхнэр хүн ийм байх ёстой, тийм ёстой гэсэн айгүй тийм намблаг дэгж аягтай байдаг. But in Mongolia, I feel like they're really free and they're strong people. Харин монголчууд бас үнэхээр чөлөөтэй, маш хүчрэх хүмүүс санагдсан. Even by looking at them, wow, they have got some, power and confidence. Ер нь монголчуудыг харахад шууд маш дайчин энэ хүмүүс өөртөө итгэлтэй дотор нь хүч байна гэж санагддаг. Yes, I believe the Mongolian people are very strong people with very big potential. Тэгэхээр би юу гэж бодож байгаа вэ? Монголчууд бол маш их дотроо потенциалтай, нөөц хүч чадалтай тийм хүмүүс юм байна гэж харж байгаа. Yeah, so I look at you guys and think, wow, that's how it should be. Тэгээ ерөнхийдөө би монголчуудыг хараад хоох монголчууд чи ер нь үнэхээр хүчрэх хүмүүс юм байна. Ийм л байх старт юм байна гэж бодогддог. Because I believe the strong is beautiful. Яа тэгвэл те үнэхээр хүчрэх байна гэдэг бол маш үзэсгэлэнтэй байна гэсэн үг. Гэрэлт амьд яриа. Баярлалаа. Thank you very much. You're welcome. Тэгээ энэ удаагийн зорилгыг бас бид нарт I would like сонирхолтой. to ask you for the purpose of this visit. Oh yeah, I'm here to preach in Revival Fire Conference. За би болохоор яг одоо Сэргэн мандлын гал гэсэн тэр конференц чуулганд оролцож байгаа. Тэнд болохоор би өөрөө бас сургаал номлох юм аа. We had same conference last year. Яг үүнтэй адилхан конференц чуулганыг бид нар өнгөрсөн жил бас хийсэн Монгол улсад. It was really wonderful. Тэгээ үнэхээр гайхамшигтай цагийг өнгөрөөсөн. So it's such an honor that I could come again. Тэгээд намайг дахин урьсан явдалд болохоор надад бол үнэхээр хүндэтгэлтэй санагдаж байгаа. Маш их баяртайгаар ирсэн. The conference will be from Thursday to Saturday. За энэ чуулган маань болохоор одоо энэ дөрөвдгөөс эхлээд хагас өдөр хүртэл үргэлжлэн 13-наас 16-ны хооронд. Yeah, then I will be speaking and I also speak in Bible school. За тэгээ үүний хажуугаар болохоор би энд ирээд бас Библийн сургуульд хичээл зааж байгаа. Би нэг зүйл бас их сонирхоод байна л да. Юу гэхээр өнгөрсөн жилийнх шиг яг энэ удаагийн конференц болно гэд. Гэтэл яг нэг хоёр дахиад тийм ижилхэн зүйл бас мэдээж болохгүй нь бол ойлгомжтой шүү дээ. Яг юу харж юу болоосаа I'm sure second time it will be different from the previous time. So what are you expecting this year? Oh yeah, of course I expect it to be different. I expect it to be a lot more powerful and a lot more excitement, you know. Тэгээ ерөнхийдөө мэдээч жил болгон өөр байна. Тэгээ энэ жил болохоор Бурхны ариун сүнс үнэхээр хүч чадалтайгаар цоо шинээр бүр дахиад өөр шин төвшөнд ажиллана гэж би бодож байна. Because I believe that God is always into new things. God loves to do new things each time. Яагаад гэвэл ертөнцийн эзэн үргэлж шин зүйлсийг хийхийг хүсдэг. ертөнцийн эзэн юм хийх болгондоо дандаа шинээр хийдэг. And this time I expect the power of the Holy Spirit to be really strong. За тэгээд энэ удаагийн чуулганаар би юу хүсэн хүлээж байгаа вэ гэхээр ариун сүнсний хүч чадал маш хүчтэй асгарна гэж бодож байна. So that even more people will be touched by his power. Тэгээд түүний хүч чадал болохоор өшөө олон хүмүүсийн зүрх сэтгэлд хүрээд For example, last year we had lots of miracles happening in the жишээлбэл conference. өнгөрсөн жил чуулганы ухааны үеэр болохоор нэлээд олон гайхамшигуд болсон. Lots of sicknesses have been healed. Маш олон өвчтөе хүмүүс эдгэрж исэн. For example, there was a lady. I prayed for her, and she was blind on one eye. Тэгээд өнгөрсөн жилийн чуулганд нэг эмэгтэйгийн төлөө би залбирсан. Тухайн эмэгтэй минь болохоор нэг нүд нь хараагүй байсан. She had this white. One eye was totally white. I think it's cataract, sort of cataract. And she couldn't see. За ерөнхийдөө бол нүд нь бол ингээд бүр сүү шиг цагаан болцсон нүднийх нь нөгөө хүүхэн хараа энэ төр нь байхгүй. And I prayed for her and just forgot about it, you know. Намайг тэр эмэгтэйгийн төлөө би залбирсан. Тэгээд залбирсныхаа дараагийн хүмүүсийн төлөө залбираад ерөнхийдөө тэр зүйл болол өнгөрсөн мартцсан тий. And next day I came and she was hugging me and she was very happy. Эмэгтэйтэй тааралцсан чинь намайг бүр учиргүй тэрч аваад маш их сэтгэл нь хөдөлсөн байсан. She was pointing at her eyes. Тэг нүдрүүгээ заагаад намайг хардаа So I didn't know what happened. I said, I needed translation. What happened? Тэр эмэгтэйгээ залбираад өшөө олон хүмүүсээс уулзраас нэгсэн анзаараагүй
өнгөрцөн. Yes. Юу болсон бэ гэдээ анхаараад харсан чинь So they told me that her one eye was blind and it was totally clear. She could see properly. тэгээд нүд нь болохоор та хараагүй нөгөө бүр цав цагаан бүрхүүл тогтцсон байсан чи одоо хараа орж ирсэн юм харж байна гэж хэлсэн. So whole evening she was so excited. She was so happy, sitting next to me, hugging me whole night. Тэгээд нөгөө эмэгтэй маань үнэхээр сэтгэл нь хөдөлсөн учраас тэр орой чуулганы үеэр бүр намайг тэрвэрэд бүхэл уулзалтын үеэр салахгүй бүр сууж исэн. Yeah, it is always exciting to see the power of God moving. Ариун сүнсээр бол үнэхээр ертөнцөөс нэг хүч чадал гардаг. Тэгээд түүний хүч чадал ингээ хүмүүсийн амьдралд хөдөлж байгааг харна гэдэг бол үргэлж сэтгэл хөдлөм гайхалтай зүйлс байдаг. Something supernatural because that encourages us. Энэ зүйл болохоор үнэхээр юр бусын байдаг учраас энэ бүхнийг харахаар үнэхээр сэтгэл маань хөдөлдөг. Because then we know there is something, something higher than we see in our everyday life. Ягаад гэвэл эдгээр зүйлс маань бол бидний өдөр тутмын амьдралаас те арай бүр хитэрсэн те арай л юр бусын төвшний зүйлс байдаг. Тийм шүү дээ. Магадгүй бас үзэгчд бас бидний ярианаас энэ ариун сүнс гэж яриад ах юм ер нь ариун сүнс гэж яг хин юм бэ? Хүн болгоны ариун сүнсийг авах боломжтой байд юм уу? Oh yeah, it's a very good question because you asked me who is the Holy Spirit. That is a big point actually. За тэгээд тийм надаас маш чухал асуулт асуулаа. Ариун сүнс гэж хинбэ гэдэг маань өөр болоор маш чухал. Because even many Christians think Holy Spirit is some sort of ghost, Яагаад гэвэл ариун сүнс гэхлээр заримдаа хүмүүс юу гэж боддог вэ? Нэг хий үзэгдэл маягтай ч юм шиг те. Hovering around. Тэ хий үзэгдэл шиг ингээл нисээ явж идэг юм шиг ойлголт төрдөг өөр ирэхгүй. Maybe something scary. Ерөнхийдөө сүнс гэдэг үгийг сонслоод бид нар жоохон айц төрүүлэн ч юм уу те тийм хүсдэгдэл төрдөг. Maybe some sort of power. Эсвэл ямар нэгэн үйл үзэгдэх хүч ч юм уу те. Some people say Holy Spirit is a breath of God, breath of God. Зарим хүмүүсийн итгэгчдэрийн үзэж байгаагаар бол ариун сүнс гэдэг бол бурхны ингээд үлээсэн амьсгал юм а гэж үздэг. The life-giving spirit. Ямар ч гэсэн хин нэгэндээ амийг өгж байгаа тэр сүнс. So for example in the Bible it says God made Adam and he breathed his breath into him. За жишээлбэл Библиэлд Эхлэл номдоор харах юм бол бурхан хамгийн анхны хүн Адамыг бүтээгээд түүн рүү үлээсэн. Үлээхэд нөгөө хүн маань амь орсон гэж гардаг. Гэрэлт амьд яриа. And bing, there was life. Шууд амь орсон. So the Holy Spirit of course does all this. За тэгэхээр ариун сүнс энд бүх зүйл бол хамаатай үнэн. It's the power of God, it's the spirit of God. Ариун сүнс бол үнэхээр бурхны сүнс бас ертөнцөөсний хүч чадал мөн. He does miracles as I just said, healing miracles. За ариун сүнс болохоор гайхамшгуудыг бүтээдэг яг саяны ярьжсэн шиг эдгэрлэгч бас хийн. So when you receive Jesus, when you decide yourself, I want to believe in Jesus. За тэгэхээр харин хүн өөрөө би Есүс Христэд үнэхээр итгэлээ гэсэн шийдвэр гаргах үед And that is also the spirit comes into your heart. бурхны ариун сүнс хүний зүрх сэтгэл дотор оршиж эхэлдэг. Sometimes you hear the gospel and you feel really touched. Заримдаа хамгийн анх Есүсийн тухай нөгөө сайн мэдээг сонсож явах үед хүний зүрх сэтгэл маш их хөдөлдөг. Sometimes when somebody tells you Jesus loves you, you don't feel anything. За тэгэхээр заримдаа одоо хин нэгэн хүн биднэрт хайраа илэрхлээр ямар ч мэдрэмж төрөхгүй ёс байна шүү дээ, тий. Whatever. За тэгжил эдийн, ингэжил эдийн ч Maybe тийм. Jesus loves everybody. Тий, за надад хайртай л гэж эдийн тэгээ юу гэж. But sometimes when somebody tells you Jesus loves you. Харин зарим үедээ танд үнэхээр Есүс хайртай гэж хэлэх үед The same short sentence. яг л нөгөө нэг урд нь сонсч ирсэн өгүүлбэрийг давтаад хэлж байгаа. But you feel like something really touches your heart and you want to cry. Гэхдээ яг тэр удаагийн хэлсэн үг нь зүрх сэтгэлд чи үнэхээр гүн гүн зийгрээд өөрөө ирэхгүй дотроос нулимс ахшдаг. That's for example what Holy Spirit does. За энэ мөчөд юу болоод байна вэ? Бурхны ариун сүнс таны зүрх сэтгэлд хүрч Many байна. other things that he also does. Тэгээ ариун сүнс болохоор үүнээс гадна өшөө маш олон зүйлийг хийдэг. But you asked the right question because you said who is the Holy Spirit? Гэхдээ чи маш зөв асуулт асуулаа. Ариун сүнс гэж яг чухам хин бэ? It is personality. Ариун сүнс гэдэг бол яг нэг бие хүнээр төлөөлж болохоор зүйл It is a гэсэн. person, Тэр бол үнэхээр бие төлөөлөл мөн гэсэн. Just as Father God is a person, he's our Father who made the universe. За бурхан эцэг гэж байдаг. Тэгээ ертөнцийн эзэн Аав бол энэ орчлон ертөнцийг бүтээсэн бидний тэнгэрлэг эцэг гэж байгаа. Who made us, Бид нарыг бүтээсэн, who loves us. бидэнд хайртай. And then we have the Son, his Son Jesus, За түүний хүү Есүс байгаа. who came
and died for us for our За sins. Есүс болохоор энэ дэлхий дээр бидний төлөө төрөөд бидний гэм нүглийн төлөө нас орсон дахин амьдсан. Who became a living sacrifice so Тэр that we өөрийнхөө will have eternal амьдралаар life. бидний амьд золиос болсон те. Үүний үр дүнд бид нар мөнхийн амьтаа болсон. So he was living here just like us on this planet, Тэгэхээр Есүс болохоор яг бидэнтэй адилхан хүн болж төрөөд энэ хорвоод амьдарч байгаад явсан. working and eating. Тэгээ яг бидний шиг л ажиллаж исэн, идэж ууж исэн, амьдарч исэн. The person who became flesh and visible for Ямар us. ч лсэн Бурхны тэрхүү бидний нүдэнд харагдахуйц, гаранд барагдахуйц бидэнтэй адилхан хүн болж төрсөн гэсэн. So we believe that he is now sitting in heaven. Харин яг одоо болохоор Есүс Тэнгэрт Бурхан эцгийнхээ баруун гар тад заларч сууж And байгаа. we believe that he will come back soon to Бас pick us Есүсийн up. дахин ирж өөрийнхөө хүмүүсийг авч явна гэж бид нар итгэдэг. And Holy Spirit is the helper, did you say? Харин ариун сүнсийг The болохоор Bible бид нар нэг талаар туслагч гэж тодорхойлж болно. Яг л Библиэлд түүнийг итгэгч хүмүүсийн туслагчаа гэсэн байдаг. It is spirit, but at the same time it's person. За тэгэхээр энэ нэг талаараа сүнс боловч нөгөө талаар хин нэгнээр төлөөлөгдөж хилэгдээд байгаа. It means he has personality. Тэгэхээр тэр нь болохоор яг хувь хүн шиг өөрийн гэсэн зан чанартай гэсэн. Just says you have personality and you have this different personality. Тэр хувь хүн болго өөр өөр зан чанартай байдаг шиг ариун сүнсэнд өөрсдийн зан чанар бий. Now, if somebody has personality, there are things that you like, there are things you don't like. За ерөнхийдөө бид нар хувь хүний зан чанар онцлыг харах юм бол зарим зүйлсэнд бид нар үнэхээр дуртай, зарим зүйлс нь жоохон хэцүү санагддаг. You have a character. Тэгээ хүн болгонд өөрийн гэсэн зан чанар байгаа шүү дээ, тэ. For example, if you want to drink coffee, За жишээлбэл та кофе уухыг хүсэж илаа гэж бодъё. everybody likes a different sort of coffee. За хүн болгон янз бүрийн кофенд дуртай. Somebody likes cappuccino, somebody likes latte. Зарим нь болохоор тэ капучино дуртайгаа, зарим нь латте дуртай ч байд юм уу. Some people put cinnamon on or Зарим нь болохоор vanilla, гой амтлагч дээр нь хийх дуртай. and you like to use certain mug, like I like yellow, for example. Зарим хүн улаан шар аяганд уух дуртайгаа, зарим нь өөр жижиг аяганд уух So with дуртай. Holy Spirit, is same thing. Харин ариун сүнс яг үүнтэй адилхан. He has his preferences. Ариун сүнсэнд бас илүү эрхмэл зүддэг өөрийнх нь тийм зан чанарууд байдаг. He has his habit. Тэгээ ариун сүнсэнд өөрийн гэсэн одоо дадал зуршил хүртэл байгаа. There is, for example, a way he moves. За ариун сүнсний хөдөлдөг аргууд гэж бас байна. The Bible says he is quite spontaneous. За Библиэлд хэлэх юм бол ариун сүнстэй гинт ерөн сонин шин зүйлсийг хийдэг тийм зан чанартай гэсэн He байна. is like wind. Яг салхи мэт салхи хизээ ирэхийг мэдгүй шиг адилхан гэсэн. There is a book called Like a Mighty Wind, isn't it? За тэгээд хүчит салхи Тасуу мэт гэсэн. Мэл тарыг бичсэн ном байгаа шүү дээ. So you never sometimes you never expect it and you never know how he moves. He's going to move. За тэгэхээр ариун сүнсийг бид нар хизээ юу хийхийг мэдэхгүй байгаа боловч ариун сүнс гинт үнэхээр хөдөлж чаддаг. And he comes sometimes like mighty wind just out of nowhere, Заримдаа ариун сүнс бидний дунд ирэхдээ яг хүчит хуй салхи мэт ирдэг. changes the situation. Бүх нөхцөл байдлыг эргүү оргонгоор нь эргүүлж чаддаг. Гэрэлт амьд яриа. Yes, so he's quite complex. За тийм учраас ариун сүнс гэдэг бол өөрөөтэй маш тийм нарийн ойлголт гэж хэлж болно. But he's person. Гэхдээ тэр бол хин нэгнэр төлөөлж болохоор тийм. Because he's a person, Яагаад гэвэл тэр үнэхээр ариун сүнс гэдэг хүн учраас if you want to get to know him more, хэрвээ ариун сүнстэй илүү танилцмаар байгаа бол you can get to know him more. тэ хүний тэр хүсэл байх юм бол танилцах боломжтой. So like me and you, I are sitting and having a tea and having nice talk. За тэгэхээр яг одоо би тантай ингээд суугаад гоё ярилцж байгаагийн адил And I will get to know you more. тэ ярилцаад байх тусам улам илүү би таныг таньж мэднэ. At some point we'll become friends. Магадгүй тэгээд удалгүй бид нар найзууд болно. In the same way, you can get to know him better. Тэр ариун сүнсийг ч гэсэн яг ингэж таньж мэдэх So боломжтой. you can cooperate with him. Тэр ариун сүнстэй хүн хамтран ажиллаж болно гэсэн үг. You can live without Holy Spirit. За хүн болохоор ариун сүнсгүйгээр ч амьдарч болно. Holy Spirit, I don't need you. Тэгээ ариун сүнсийг одоо хүн эсэргүүцэх бас боломжтой I'm байдаг. clever enough, I'm powerful enough. Би ерөнхийдөө өөрийнхөө амьдралыг аваа явчих чадна. Та надад хэрэггүй гэсэн хандлагч гаргадаг I have заримдаа. enough money, my life is okay. I don't Ерөнхийдөө би мөнгө төгрөг гайгүй болж чинь миний амьдрал болж чинь ч гэдэг юм аа. You can live that way. Хүн тэгж амьдрах сонголт хийж бас болно. Or you can say, Holy Spirit, I invite you into my life. Харин бас нэг сонголт нь болохоор те Бурхны ариун сүнс би таныг үнэхээр амьдралд авирж байна. I want that extra power because you're a powerful person. Тэгээд та үнэхээр хүч чадалтай нэгэн учраас таны тэр хүчийг би амьдралдаа авч амьдрмаар байна. Because you can do many things that I cannot do. Яагаад гэвэл би өөрийнхөө хүчин мөхөсдөх зүйлийг ариун сүнс та хийж чадаад байна. And it is always exciting working with you because you are so different. You are so special. Ариун сүнс тантай хамт ажиллахад
үнэхээр гоё байдаг. Ягаад гэвэл та үргэлжтэй бидний чадаагүй санаанд оронгүй юр бусын зүйлсийг So хийдэг. you can become good friends with Holy Spirit and you can, have this intimate relationship. Тэгэхээр хүн өөрөө хүсэх юм бол ариун сүнстэй үнэхээр танилцаад дотн харилцаатай байх боломжтой гэсэн үг. Гайхалтай. Amazing, isn't it? Тэгээд нэг асуулт байна л да. Түрүү нөгөө нэг ариун сүнсийг туслагч гэд Библиэлд байдаг The гэсэн шүү дээ. Holy Spirit is a helper and it's in the Bible. Тэгэхээр бид нар туслагчид итгэх ёстой юм уу? Эсвэл яг бурханд итгэх ёстой юм уу? Бурханы хүүдд итгэх ёстой юм. Инглиэр итгэх зүйлүүд их олон гараад ирж байгаа юм шүү. Father God or should we believe Son of God? So there are so many things to All of trust them, in. all of them. Бүгд They actually same. What they do actually same. They love the same thing. They actually same. They have same quality. За энэ гурван маань гуруулаа бас нэг адилхан мөн чанартай. They have perfect unity. Тэр гурван маань гуруулаа яг ингээд нэгдмэл. Father, Jesus, and Holy Spirit. They are actually one. Тэр ертөнцийн эзэн эцэг түүний хүү Есүс ариун сүнс энэ гуруулаа нэг зүйл юм аа. They have the same goal. Яг нэг зорилготой. They have the same love for us. За биднийг хайрлах хайр нь яг адилхан. So yes, we have this variety. Тийм учраас ямар ч байсан бид нар бурхантай ингэж харилцах олон боломжууд байна л гэсэн. Father God is. We might be thinking, oh, He's good enough. He's so magnificent. He's wonderful. Тэгээ ертөнцийн эзэн аавыг бодглохлоор тэр үнэхэрийн гайхамшигтай бидний аав. So when you read the Old Testament, they had only God Father. За хуучин гэрээг унших юм бол хүмүүс хүн ертөнцийн эзэн аавд хандаж ярьдаг байсан байгаа. I'm sure He was wonderful. За ертөнцийн эзэн аав бол үнэхээр гайхалтай тэрэн дээр бол ярих зүйл But байхгүй. then He loved us so much that He sent His Son. Гэхдээ ертөнцийн эзэн аав яасан бэ гэхээр хүн төрлөختний үнэхээр хайрлсан учраас бидний гим нүглийн асуудлыг шийдэх гээд хүү Есүсээ явуулсан. Because although God is so wonderful, we cannot see Him. Ягаад гэвэл ертөнцийн эзэн аав үнэхээр гайхалтай ч гэсэн бид нар түүнийг шууд харах боломжгүй байсан. Somehow, sometimes we feel like, oh, He's just too different from us. Тэгээд заримдаа бодоход тэ бурхан эцэглэр дэндүү хол байдаг ч юм шиг. Too mighty. Тэгээд дэндүү хүч чадалтай тэ. I don't know how I can approach Him. Тэ ер нь ертөнцийн эзэн аавтай хүн яаж харилцах боломжтой We юм бэ? feel like we want to see Him. Тэр хүн бол юу гэж боддог вэ? Би бурханыг өөрийн нүдээр хармаар байна. Гэрэлт амьд яриа. I wish I could understand Him better. Түүнийг бас ойлгож сурмаар байна гэж бодогддог. And I have this shortage of, I tend to sin. Тэгээ ерөнхийдөө хүн бас ямар байдаг вэ гэхээр ямар ч хүн гим нүгэл хийдэг. Because I'm not perfect, I tend to make mistakes in my life. Хүн ер нь төгс биш учраас амьдралдаа заавал алддаг. And I always have this big gap. Тэгэхээр ертөнцийн эзэн аав бит хоёрын дунд нэг том ангал байгаад байна. And that's where, Jesus comes. Харин яг тэр ангалыг бүглэхийн тулд Есүс ирсэн. So He solved our problems. Бурхан эцэгтэй харилцаж чадахгүйсэн гим нүглийн маань асуудлыг Есүс шийдвэрлсэн. He made sure that our sin has been wiped off. Есүс бидний гим нүглийн асуудлыг бүр мөсөн арчицсан гэж хэлэхэд So болно. that we can make sure that we are saved, we are loved by Ийм Father. учраас бид нар гимээсээ аврагдсан ертөнцийн эзэн аавын хайрыг бүрэн хүлээж авах боломжтой болсон. And that's so good, isn't it? We have two now. За тэгэхээр бидний амьдрал маш сайхан болчихж байгаа даа. And then God thought, oh, I love my children down there too much. За тэгэхээр бурхан эцэг одоо хүүхдүүдэд хараад те би хүүхдүүдтэй үнэхээр хайртай тэд нар маань амьдарч байна. I want to give something more. Ямар ч гэсэн өшөөнийг хин нэгнийг явуулах хэрэгтэй юм байна гэж бодсон. I want them to be powerful. Тэдний амьдрал хүч чадалтай байгаасаа гэж би хүсэж байна. I want them to have comfort. Тэ тэд нэр энэ дэлхийд амьдарч байхдаа тайлтгарах хин нэгэн хажууд нь байгаасаа гэж хүсэж So байна. there was a plus and as a plus, Holy За Spirit was тэгэхээр there. үүн дээрээ нэмээд бурхан эцэг өөрийнхөө хүү бас дээрэс нь ариун сүнсийг өгсөн. Yes, so we can talk to all of them. За тэгэхээр бид гурвуулантай ярих боломжтой. Тэгэхээр одоо ариун сүнсийг авсан хүн шууд л ерөөсөө түүний амьдралд нь бүх зүйл нь сайн сайхан болол аж аргалаар л ерөөсөө бэлхаастай. Тэгэл бүх юм нь хангагдаал бараг төгс олчиж байгаа юм шүү. Бас if тэгж the Holy ойлгохоор Spirit receives a person, зарим нэг would that талаараа. person's life would be fully provided and almost next to perfect? Is that what you mean if a person receives the Holy Spirit because it's so powerful? Yes, when you receive the Holy Spirit, Ариун сүнсийг хүлээж авах үед it does not mean that you don't have problem. асуудал болно гэсэн юм байхгүй үү? When you became Christian,
Ямар ч хэлсэн хүн Есүс итгэх үед it does not mean that all your problems is just gone like magic. бид нар ер нь бурханд итгэлээгээд асуудлууд маань алга болно гэсэн үг биш. Ид шид юм шиг те. But when you receive the Holy Spirit, there is what we call baptism of the Holy Spirit. За гэхдээ ариун сүнсийг хүлээж авах үед бид нар бас нэг өөрөөр нэрлэдэг ариун сүнсний баптизмыг хүртэх гэж. It's nothing complicated. It's the fact that you become aware of the fact that Holy Spirit is in you and comes upon you. Харин энэ зүгээр юу гэсэн утгатай вэ гэхээр бурхны ариун сүнс байдгийн байна. Тэр чиний дээр чамайг бүр дүүргэдэм байна гэсэн мэдрэмжийг чи авнаа л гэсэн. Your circumstances might not change immediately. За тэгэхээр бурхны ариун сүнсийг чи өөртөө хүлээж авснаар амьдралын чинь нөхцөл байдлыг хуучин хിവэрэ байх боломжтой. But when you have Holy Spirit in your life, you become strong. Гэхдээ нэг давуу тал нь ариун сүнс чиний дотор байгаа учраас чи илүү хүчрхэг болсон байна дотроосоо. You can endure more. Тэ асуудлуудыг даван туулах чадвар чинь нэмэгдэнэ. And the Bible also says one of the other things Holy Spirit does is He teaches us. За бас Библиэлд юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр ариун сүнс биднэрт заадаг багш юм а гэсэн байдаг. Now He is the one who gives us wisdom to understand things. Тэгэхээр ариун сүнс биднэрт альва зүйлсийг ойлгох мэрэгэн ухааныг өгдөг гэж хэлж So for example, sometimes when you read the Bible, we just read the Bible as knowledge. Okay, this happened, that happens, like history book. Заримдаа болохоор хүн Библийг уншиж явах зүгээр нэг түүхийн ном уншиж байгаа юм шиг те. Зүгээр ерөнхийдөө бид нар мэдээлэл авах толгоймоо л ажилдаг. Ингэдэм юм мэдлэг. But sometimes when you read it and meditate on it a little bit, and a deeper level of understanding comes spiritually. Харин бид нар ариун сүнсний тусламжтайгаар уншиж явах үед бүр сүнсний тэ бүр гүн ойлголт танд орж ирдэг гэсэн. Нөгөө үг маань амьд болж ирнэ. And then you begin to understand the deeper level of that meaning. Ямар ч хэлсэн тэр өмнө зүгээр л мэдлэгийн төвшөнд ойлгож исэн зүйлээ та хамаагүй илэх гүнзгий төвшөнд ухаарч эхэлнэ гэсэн. So it's what Holy Spirit does. He teaches us. He gives us revelation about big mysterious things. За тэгэхээр ариун сүнсний яг хийдэг ажил болохоор бурхны нууцлсан тэр зүйлүүдийг биднэрт нээж өгч тэ одоо илчилж өгж байгаа гэсэн үг. So we become stronger because He operates in His power in your life, in you. За тэгэхээр бурхны ариун сүнс таны дотор орсон байх юм бол та өөрийнхөө дотроос илүү хүчрхэг болж чадна гэсэн. Яагаад гэвэл түүний хүч танаар дамжуулан ажиллаж эхэлсэн учраас. You can endure better. Бас дээрэс нь бид нар альва зүйлийг даван туулах чадвар маань нэмэгддэг. You can forgive better. За бусдыг уучлахтаас илүү амархан болдог шүү. And also the Bible says Holy Spirit is the one who prays for us, intercede for us. Бас нэгэн гайхалтай зүйл нь болохоор Библиэлд ариун сүнс бидний өмнөөс зуучлан гуйж идгээ гэж байдаг. It's like my life is hard, so hard. Заримдаа хүнд амьдралынхаа асуудалтай үнэхээр дарагддаг. Гэрэлт амьд яриа. But if you have a friend who always prays for you, Гэтэл чамайг ингээд үнэхээр тэ юм дарагдаад хэцүү явж явах үед нэг найз чи үргэлж чиний төлөө зуучлал тэ гуугаал залбираалах юм бол who tells you, oh, don't worry, everything will be okay. нэг найз чинь тэ бүх зүйл зүгээрээ энэ бүх ачааг авагдчихна гэж хэлж байгаа юм шиг санагдав. I'm here with you. Тэ би чамтай хамт байна гэд нэг найз дэргэд байгаад байна. I pray for you. Би чиний төлөө банк залбирч чинь. That's what Holy Spirit does. Ерөөс ариун сүнсний хийдэг ажил бол тийм. So you feel better. Ямар ч байсан ариун сүнстэй хамт байхлаар хүний сэтгэлд илүү үеиг байдаг. So it's more like, of course, He sometimes does miracles. Yes, He does miracles. Тэгэхээр мэдээж ариун сүнс нэг талаас болоор үнэхээр гайхамшигуудыг хийдэг. For example, sometimes I had really financial problems. За жишээлбэл миний амьдралд бол нэг тийм үе байсан санхүүгийн маш их асуудлууд тулгарсан. I have this miracle provision happening. Харин тэр үед болохоор бүр маш гайхамшигтай аргаар хэрэгцээтэй мөнгө маань орж ирсэн. So sometimes He does solve problems just like this. Тэгэхээр зарим тохиолдолд ариун сүнс бидний үнэхээр хэцүү асуудал дээр гайхамар аргаар шийдэлж өгдөг. But the greatest benefit is that He helps us to overcome the situation better. Гэхдээ тэрнээс илүү сайн зүйл нь юу вэ гэхээр бид нар альва хүндрэл саад бэрхшээлтэд тулгарх үед ариун сүнс түүнийг нь даван туулах чадлыг өгдөг. So you can see things with different eyes. Ямар ч байсан бурхны ариун сүнсийг хүлээж авсан хүн юмыг харахтаа арай өөр нүдээр харна л гэсэн. So same situation, but you can see hope, you can see love. Өмнөх асуудал ч байгаа. Гэхдээ арай илүү найдвартайгаар арай илүү тэрний цаатахыг олж харж сурсан байна л гэсэн. Because His love is in you. Яагаад гэвэл бурхны хайр таны дотор байна. No matter how mean people are to you. Тэр иргэн тойрон магадгүй заримдаа хүмүүс өөртөө ч их муухай хандан те. You can still smile, you can still give out. You Тэгсэн ч гэсэн таны дотор нөгөө инээмсэглэх хүч чадал, бусдад хайр өгөх хүч чадал үлдэнэ. can still have kindness, show kindness. Сайхан сэтгэл гаргаж чадна л гэсэн үг. Тэгэхээр бидний бас эхний хэсэг өндөрлөх болсон So байна. the first part of our program is coming to an end. Oh yeah.
тэг хэсэг хугацааны дараа бас. So we're going to have a short break and continue on. Okay. Үзэгчтэй гэрэл нэвтрүүлэг танд хүрж байгаа. Бид нар ариун сүнсний хүч чадал гэсэн сэдвээр ярилцж байгаа шүү. Тэгээд эхний хэсэг дуусж जैन дараагийн дугаарт бүгд уулзцгаая.